Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монголын пасторалчдын холбоо өнгөрсөн 9 сарын 15-наас 21-ний өдрөд Даяар Монгол пасторалчдын 3 дугаар чуулгана. Одоо эзний ивэлэр амжилттай сайхан зохион байгууллаа. Онцгойлон энэхүү чуулганд одоо хүрэлцэн ирж оролцсон одоо нийт оролцогчтой одоо талархал илэрхийлээ. Мөн энэхүү чуулганд үйлчилсэн нийт үйлчлэгч нартай талархал илэрхийлээ. Мөн хамтран зохион байгуулсан Сөүлийн Андуун чуулган болон мөн дэмжиж оролцсон одоо Солонгос дахь чуулгануудын холбоо, Хойд Америкийн пасторалчдын холбоо, мөн Европын пасторалчдын холбооны одоо тэргүүнүүдтэй одоо талархал илэрхийлэхийг хүсэж байгаа онцгойлно. Одоо энэхүү чуулганыг одоо амжилттай зохион байгуулахад одоо бүтэн жилийн турш одоо тасралтгүйгээр ажилласан Монголын пасторалчдын холбооны удирдах зөвлөлийн одоо гишүүдтэй одоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсэж байна. За ингээд би та бүхэндээ энэхүү чуулган хэрхэн болж өнгөрсөн тухай одоо тайлан мэдээллийг хүргье. Чуулган маань одоо бүтэн одоо жилийн турш одоо бэлтгэл ажил хийгдсэн. Тэгээд энэхүү чуулган маань гол урья бол одоо 2 дугаар Тимот 2:15 дугаар ишлэлийн дагуу чи өөрийгөө ичих зүйлгүй ажиллаж чинь үнний үгийг зөв заагч хэмээн Бурханд өөрийгөө сайшаалхан харуулахыг хичээ гэсэн одоо энэхүү урьяан дээр зохион байгуулагдлаа. За тэгээд Даяар чуулганы пасторалчдын чуулга уулзалтын хамгийн гол зорилго бол одоо эзний агуу захирамжийг биелүүлэхийн тулд одоо Даяар чуулганы пасторалчид одоо хэрхэн өөрсдийгөө зориулах мөн энэхүү агуу захирамжийг биелүүлэхэд хэрхэн үүрэг хариуцлагатайгаар одоо оролцож биелүүлэх тухай хамтдаа зөвлөж хэлэлцдэг одоо томоохон чуулга уулзалт байдаг. Тэгээд энэхүү одоо 3 дугаар чуулган маань одоо энэ удаадаа пастор хөгжил, мөн чуулганы үйлчлэл хөгжил, хамтын ажиллагаа хөгжил гэсэн энэ 3 том сэдвийн хүрээнд одоо Даяар чуулганы пасторалч хамтдаа чуулж одоо өөрсдийгөө энэхүү зүйлсүүдэд одоо зориулахаар одоо амлсан шийдвэр гаргасан онцгой цаг байсан. Чуулга уулзалт маань одоо 9-р сарын одоо 16-ны өдөр талархлын мөрөглөөр эхэлсэн. За тэгээд энэхүү талархлын мөрөглөл маань одоо энэ чуулга Даяар чуулганыг одоо 3 дугаар чуулганыг одоо эхлүүлсэн, ерөөсөн эзэн бурхандаа талархсан мөн одоо бүгд найрамд Солонгос зохион байгуулагдаж байгаагийн төлөө талархсан, тэр газар сайн явж ирснийхээ төлөө эзэн талархсан. Түүгээр зогсохгүй орчин цагийн Монгол чуулганд одоо илгээлтийн эзэд одоо Солонгос илгээлтийн эзэд бол Монгол чуулганд одоо үйлчилсэн. За тэдэндээ талархал илэрхийлсэн энэ талархлын мөргөлөөсөн. За талархлын мөргөл маань одоо маш их одоо ивэлтэй, өрөөлтөө, сэтгэл хөдлөм мөчүүдээр дүүрэн байсан. За бид эзэн талархлын мөргөл өргөснийхээ дараа одоо бидний холбогдож болох бүхий л одоо илгээлтийн эзэнтэй холбогдож за урилгуудыг хүргэсэн. За тэгээд энэ өдөр 17 илгээлтийн эзэн одоо хүрэлцэж ирж бид одоо Монгол чуулганы итгэгчдийн, Монгол чуулганы удирдагчдын талархлыг одоо тэдэнд хүргэсэн явдал бол одоо маш одоо баяртай мөч байсан. Андуун чуулган маань бидэнд одоо үндэтгэлийн зоог барьсан. За энэхүү зоогийн дараа бид одоо энэхүү чуулган зохион байгуулалт кемпинг газар руугаа бид хөдөлсөн. За ингээд бид тэр газартаа очин байрлаж за тэндээ бид нэр орой 8 цагаас Даяар Монгол чуулганы пасторалчдын 3 дугаар чуулганы нээлтийг одоо албан ёсоор одоо эхэлсэн. За бид эзэндээ одоо эзнийгээ магтсан, эзнийхээ үгийг сонссон. За түүгээр зогсохгүй одоо бид одоо энэ Даяар чуулганд зориулсан онцгой одоо бэлгээ гардуулсан үйл явдал байсан. За тэгээд Даяар Монгол чуулганы пасторалчдын 3 дугаар чуулганаар бид нэг одоо ариун бичээс нийгэмлэгээ хамтарч одоо пасторуудын захидлыг одоо 3 өөрчнөр одоо хэвлэж одоо пасторалчтай хүргэсэн явдал байлаа. Тэгээд энэхүү одоо захидлыг хэвлэсэн зорилго нь одоо бид одоо
энэ хүү үйлчлэл дуудагдсан пастор хүнийхээ хувьд агуу захирамжийг биелүүлэхийн тулд зогсошгүйгээр одоо сайн тэмцлээ үргэлжлүүлэхийн төлөө бас эзэн болон эзний ард түмэнд одоо үйлчлэхийн төлөө одоо эзний үгээр үргэлж ятгагдаж, эзний үгнээс суралцаж, эзний үгийн дагуу амьдрахын төлөө одоо энэ хүү Библийг биднийхээ яг гарын авлага болгож хэрэглэхээр бид нэр хевсэн явдал байсан. За тэгээд энэ үйлчлэлд одоо энэ хүү гарын авлагыг одоо энэ хүү Библийг одоо хэвлэлсэн одоо үүнд одоо бидэнд одоо уушнуудынхээ хэвлэлүүдийг зөвшөөрсөн хариуцсан нийгэмлэгтээ маш их баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. За тэгээд бид энэ хүү чуулга уулзалтаар бид нэр одоо бас одоо магтаал, хүндэтгэл одоо залбирлуудыг хийсэн. За бид ер нь бол одоо оройн цагаар бол одоо сэргэлтийн одоо чуулгануудыг хийжсэн. Тэгээ энэ хүү оройн сэргэлтийн цагаар одоо бид хамтдаа залбирсан, эзнийгээ магтсан. За үгийн үйлчлэлүүдийг одоо үгээр эзнийг ятгахаас байсан одоо пасторуудаа талархал илэрхийлэхийг хүсэж байна. За тэгээд манай одоо Батбол пастор, Отгонбаяр пастор, Ухаанбулан пастор, за Мөнх Эрдэнэ пастор маань энэ хүү үйлчлэлд одоо үйлчилсэн. За үүнээс гадна одоо Даяар Монгол чуулганы пасторлын 3 дугаар чуулганы хамгийн чухал одоо зүйл болоод хилцүүлгүүдээс нь тэгээ энэ хүү хилцүүлгийн одоо эргэцүүлэл, илтгэлүүдийг одоо 3 хүн тавьсан. За манай Баяр Жаргал доктор маань пастор хөгжлийг талаар эргэцүүл илтгэлийг тавьсан. За тэгээ энэ Даяар чуулганы 3 дугаар чуулган бол одоо пастор хөгжил одоо пастор зан чанар хөгжил, зан чанар, за сүсэг итгэл, сүсэг бишрэл, за тэгээд теологийн боловсрал, эрүүл сургаал гэсэн энэ хөгжлүүдийг одоо онцолж одоо танилцуулсан. За үүний талаараа хилцүүлгүүд өрнсөн байгаа. За мөн одоо чуулганы үйлчлэл хөгжлийн талаар одоо библи сургуулийн төвийн багш одоо манай Түнбаяр багш маань чуулганы үйлчлэл хөгжлийн талаар одоо илтгэлийг, эргэцүүл илтгэлийг тавьсан. За тэгээд дэлхийн маш ихээр хурцтай өөрчлөгдөж байна. Хүмүүрт одоо тусламж хэрэгтэй байна. Гэхдээ чуулган тэдэнд хүрч очихдоо одоо итгэл үнэмшлээ орхихгүйгээр одоо итгэл үнэмшил дотроо одоо зогсож энэ хүү чуулганы үйлчлэл хөгжлийг хөгжүүлэх талаар одоо бидэнд одоо танилцуулсан. За би үүний талаар хилцүүлгүүд явсан. За үүний дараа одоо миний хамтын ажиллагаа хөгжлийн талаар одоо илтгэлүүдийг тавьсан. Тэгээд үнэхээр энэ дэлхий бол маш хурцтай өөрчлөгдөж байна, хөгжин. Бид хамтрахгүй бол юу ч хийх боломжгүй. За бидэнд гэхдээ одоо энэ дэлхийн нөөц бол хязгаарлагдана. Гэхдээ бид нөөцийн хуваарлтуудыг хийж чадах юм бол хариуцлагатайгаар хамтарч чадах юм биш. Бид маш олон ажлуудыг хийж чадах тухай одоо онцолсон. За ингээд бид хамтын ажиллагаа хөгжлийн талаар одоо ярилцаж, хэлэлцэж одоо 3 өдрийн турш одоо энэ хүү хилцүүлэлт маань өрнөж одоо Даяар чуулганы пастор ахлагчид одоо би дараагийн 4 жилд одоо эзний агуу захирамжийг биелүүлэхийн төлөө одоо пастор ахлагч хүнийхээ хувьд би одоо цаашид одоо пастор хөгжилтэй чуулганы үйлчлэл гэж хамтын ажиллагаатай илүү одоо өөрийгөө зориулж ажиллах болно гэсэн энэ хүү амлалтын бичгийг одоо гаргасан явдлаасаа. За тэгээд энэ хүү амлалтын бичгийг одоо тун удахгүй би та бүхэндээ танилцуулах болно. За тэгээд Даяар Монгол чуулганы пастор ахлагчдын 3 дугаар чуулганд одоо нөхөрлөл, танилцах одоо маш сайхан цагууд байсан. Одоо газар бүрээс, за Европоос, Европын Венес, за Австраас, Германаас, мөн одоо Хойд Америкээс зочид төлөөлөгчдөө Солонгост үйлчилж байгаа пастор ахлагч, Монголоос ирсэн пастор ахлагч хамтдаа одоо нөхөрлсөн, танилцсан одоо маш сайхан чуулган болж өнгөрлөө. За тэгээд түүгээр зогсохгүй бид нар одоо Даяар чуулганыхаа Даяар чуулгануудаа танилцсан одоо ийм үйл явдлууд болсон. За тэгээд манай Хойд Америкээс ийм пастор ахлагчдын холбооны тэргүүн Батбаяр пастор маань одоо Америкийн чуулгануудын нөхцөл, Монгол чуулгануудын нөхцөл байдлуудыг болон мөн алсын хараа зорилгоо хуваалцсан. За Солонгос дахь
чуулгануудын холбооны тэргүүн, за Үлцэн мөх пастор маань Солонгос дахь Монгол чуулганы өнөөгийн байдлын талаар бидний алсын хараа зорилгоо бидэнд хуваалцсан. За Европын одоо пасторлагчдын холбооны тэргүүн мөнх эрдэнэ пастор маань Европ дахь Монгол чуулганы өнөөгийн байдал алсын хараагаа хуваалцаж бид хамтдаа эзний хийж буй гайхамшигт үйлсийг магтаж эзний итгэмжит байдал талархаж бас бид алсын хараа стратеги төлөвлөгөөнүүдийнхээ төлөө эзэн талархсан ийм онцгой цагууд байлаа. За тэгээд даяар Монгол чуулган маань зөвхөн одоо бид хэлэлцүүлээ, чуулаад нөхөрлөд өнгөрөөгөө бас одоо Солонгос дахь чуулганы одоо хүүхдээ одоо танилцсан ийм онцгой чуулган болж өнгөрсөн. За тэгээ онцгойлон бид нар 20-21-ний өдрүүдэд одоо энэ одоо хүүхдүүдтэй танилцах аяллаа хийсэн. За эхний өдөр 20-ны өдрүүд бол бид нар Христ сэтгэл одоо Солонгосын нийгэмд хэрхэн одоо эерэг нөлөөллүүдийг авчирж исэн тухай одоо шинэхэн байгуулагдсан одоо музейд очсон. За 21-ний өдрүүдэд бид одоо 138 жилийн түүхтэй илгээлтийн эзэн байгуулсан чуулгантай очиж танилцаж мөргөл өргөж хүүхдүүдтэй танилцсан. За үүний дараа 114 жил болж байгаа одоо итгэгч хүмүүс тарьсан одоо Солонгос хүмүүс итгэгч хүмүүс тарьсан 114 жилийн түүхтэй андуун чуулганд очсон. За мөн одоо Солонгосын дайны дараа одоо дөрвөж ирсэн хүмүүс тарьсан Ямнаг цуглаанд одоо бид нар энэ чуулган бол 70 жил болсон байсан. За энэ чуулгануудын үйл ажиллагаа хүүхдүүдтэй танилцсан ийм одоо цаг байлаа. За тэгээд даяар Монгол пасторлагчдын 3 дугаар чуулган маань 9 сарын 18-ны шөнө хамтдаа одоо эцэслэн хилцэж баталсан амлалтын одоо бичгээ боловсруулснаар одоо даяар Монгол чуулганы пасторлагчдын 3 дугаар чуулган маань одоо өндөрлсөн юм аа. Тэгээд энэхүү чуулганы төлөө залбирч ирсэн одоо нийт пасторлагчтай болон за энэхүү чуулган мөн зориулт гарган үйлчилсэн за нийт үйлчилсэн хүмүүс болон удирдах зөвлөлийнхэндээ бас талархъя. За тэгээ энэхүү чуулганыг одоо Солонгос улсад амжилттай зохион байгуулахад одоо бүхий л талаар одоо бидэнд үе таалгаа нээсэн, за бидэнд урилга өгсөн, одоо бидний үйл ажиллагааг санхүүгээр дэмжсэн андуун чуулганд бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. За түүгээр зогсохгүй одоо Өнөрийн цуглаан, Сумаан цуглаан, Сэмнан цуглаан, за Чандун, Ямган цуглаан, за гэх мэтчлэн 7 чуулган маань одоо бидийг санхүүгээр ивент итгэж энэхүү чуулган маань одоо амжилттай зохион байгуулагдсан юм. Одоо түүнээс гадна одоо энэ чуулганд одоо нийт оролцогчд маань өөрийнхөө одоо зардлыг гаргаж одоо энэхүү чуулгандаа хүрэлцэн ирсэн явдалд одоо маш их талархаж байна. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Уулзалт маш сайхан болж байна. Маш халуун дулаан уур амьсгалтай. Бас олон зүйлийг бодогдуулж байна. Бидгээр магадгүй олон жил үйлчилж байгаа ч гэсэн бие биенээсээ үргэлж суралцж, эзний алдрын төлөө хамтдаа Монгол чуулганыг бий болгохын тулд үйлчилж байгаад яг энэ цагтаа би бас ямар ч гэсэн баяртай байна. Чухал сэдвүүдийг хөндөж байна. Тэгээд гайхалтай үр дүн гарч эндээс маш олон шийдвэрүүд гараад, уриалгууд гараад Монгол чуулган, даяар Монголын пасторлагч нар охины дуудлаганд илүү үр дүнтэй сайн үйлчлэхэд уриалсан шийдвэр гарна гэж би хүлээж байна. Тэгээд энд орж байгаа бүх пасторудаа болон бас яг сонсож байгаа бүх өдөртөгч пасторудаа бас үнэхээр эзэн таны амьдрал сайн зүйлийг төлөвлөсөн байгаа. Түүний дуудлагыг биелүүлэхийн тулд итгэлтэй бөгөөд тууштай дуудлагынтай үнэхээр сайнаар гэрчлэлтэйгээр амьдраарай гэж уриалмаар байна. 3 дугаар одоо энэ чуулганы үр жимс маань бодлого одоо ингээд ургаж эхлэх болно гэж одоо ингэж бат итгэлтэй байна. Тэгээд 3 дугаар энэ чуулганы үеэр бид нар бол бас чухал зүйлүүдийг сонсож сурч ажлуудын дундуур бас сайхан амарч чадсан юм амралт болсон гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд маш тухтай газар маш олон одоо үеийнгийн пастор найзуудтайгаа уулзаж дахиж танилцах, хамтын ажиллагаа эхлүүлэх, хамтын ажиллагааны тухай ярих, хамтран эзэн бурхандаа үйлчлэх ийм сайхан зүйлсүүдийг маш ихийг ярьж хөрлөө. Тэгээд бодлого дараагийн 4-р уулзалтаас өмнө бас гайхамшигтай үр жимс гарцсан байх болно гэдэгт бат итгэж байгаа. Тэгэхээр та бүхэндээ бурханы агуу захирамжийн төлөө тууштай байж үр жимсээр дүүрэн үйлчлээрэй гэдэг
ийм зүйлийг хүсье гэж байна. Сайн мэдээг эрч хүчтэй тунхаглан, эв нэгдлийг эрхэмлэн, дараа үедээ итгэлийн галыг мөхөөхгүй залгамжлуулж, Бурханд дуулууртай дагалдагчийг бий болгохын төлөө хамтран зүтгэцгээе.